Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын өнөөдрийн хуралдаанаар ачааны автомашиныг цагийн хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулах тухай журмыг хэлэлцсэн юм а. Замын цагдаагийн газраас боловсруулсан энэхүү журмыг боловсронгуй болох нарийнчлан зохицуулах зүйл байгаа учраас дараагийн хурлаа хүртэлх хойшлуулах шийдвэрийг гарлаа. Иргэдийн хурлаар энэ оруулж байгаа гол одоо зарчмын юм бол өөрөө одоо цагдаагийн байгууллагын зөвшөөрлөө олгочод өөрөө хяналтаа тавьдаг энийг тогтолцоо нь өөрөө буруу байна гэдэг зарчмаар хамгийн нэгдүгээр үндэслэл нь энэ иргэдийн хурлын оруулж байгаа энэ хэмжээ гол өөрчлөлт бол энэ олгодог зөвшөөрөл олгодог газрын газар нь бол өөрчлөгдөж байгаа нэг юу цагдаагийн байгууллага биш тээврийн одоо нийслэлийн тээврийн газар одоо энэ зөвшөөрлийг олгодог байхаар тогтоолд оруулж өгч байгаа. Дараагийн асуудал бол энэ зарим гудамж замууд маань одоо өргөдгөл шинтгэлээр өргөн баригдсан. Зарим нь одоо хориглох ёстой объект дотроо байж байгаа зарим нэгэн гудамж замуудын нэршлиг энэ зөвшөөрөлд бас оруулж өгөх ийм одоо шаардлагатай гэж үзэж байгаа. За мөн дээр нь одоо иргэдэд энэ зөвшөөрлийг дагаад одоо маш олон хүнийг бас чирэгдүүлдэг барьдаг асуудал байна гэсэн ийм одоо асуудлыг бас зэгцлэх гол бодлого барьж байгаа. Энэ гол үйлчлэл бол хотын төвд байна. Энэ жижиг машинууд ягаад явж болдгоо вэ? Бүх ихтэй өнгө үзэмжийн сайн одоо стандартын тавиад шаардаж явуулах болцоотой гэж бодож байгаа. Стандарт шаардлагын жоон тавиад бас нэг жоох амьдрал нийцсэн юм яах бол бид нар бүгдийг хориглож явсаар байгаа даа хэдэн бас нэг боломжийн болчих юмыг бид нар бас нөгөө талаас нь өөрөөсөө төв учруулад байгаа биш үү? Энэ талаараа нэг анхаарал. Гуравдугаар цагийн хувьд болоод байршлын хувьд хоригдсон газруудад төр зөвшөөрөл олгох юм шиг яригдаад байна тийм үү? Жаргал сайн уранда. Энэ төр зөвшөөрлийнхээ асуудлыг эндээс заавал оруулж журамдаа оруулж өгье. Тэгээ жоохон журамдаа. Тэгэхгүйгээр журамгүй тэгээ наад чи үзэмжийн асуудал болчих гээд байна. Ямар машин, ямар шаардлагаас ямар машин, ямар учраас яаж энэ төр зөвшөөрлийг олгох юм бэ? Төр зөвшөөрөл олгох байсан юм бол бид нар хориглоод авах шаардлага байна уу? Бас нөгөө талаас. Тэгэхээр энэ хоёрын нэг ядгаа заагийг нэг сайхан журмаас гаргаж ирье. Хоригдчоо төр зөвшөөрөл олгоно гэсэн тэгээд дараа нь албан тушаалын янз бүрийн өнгө үзэн болоо явуулдаг шээ. Тэгэхээр энэ ядгаа заагийг аягүй сайн чинь журманд гаргаж өгөхгүй бол төр зөвшөөрөл чи ерөөсөө журамгүй тэгээ нэг сонин явагдаад байна. Ачааны машинууд бүхээгтэй бүхээггүй тэр одоо хүнсний бүтээгдэхүүн зөөдөг арай бага аврын ачааны машины хөдөлгөөнийг яах вэ гэд нэлээд нарийн дэлгэнгүүдийн журмуудыг оруулахгүй бол нарийн тоочод хэрэггүй байх гэж бодоод хуучны шиг зохицуулаад явчихна гэх юмэр яг дуур зоргоор зохицуулдаг юмуд их гарчих гэдэг. Тэгэхээр энийг бас жоохон журамтаад бүхээгтэй бүхээггүй машин ачааны автомашин ямар байх вэ? Хүнсний хангалтын машинууд нь ямар байх вэ? Ингээд бас нэг яг амьдрал явж байгаа зарим нэг юмуд чи мэдээж нийцүүлээд журамлаад алийг болгож болох уу, алийг болохгүй. Тэгээд цаг магийн ингээд нэлээд жоохон суугаад нэг удаа буцаагаад үзчихвэл яасан юм. Шинжилсэн журамд ачааны автомашин гэдэгт ямар ангиллын автомашин хамаарах, хэвлэл хүнсний бүтээгдэхүүн түгээх машинуудад төр зөвшөөрөл олгох асуудлыг журамдаа тусгаагүй зэрэг нь журмыг батлах хугацааг хойшлуулах үндэслэл болжээ.